Сайн уу, би бизнесийн удирдлагын тэнхимийн ахлах багш Эрхэн Баяр байна. Тэгэхээр бизнесийн удирдлагаар суралцсан гэхээр хүмүүс бизнесийг удирдах нэг тийм босс болно гэдэг нэг тийм ойлголттой байдаг. Гэхдээ үгүй байдаг. Тэгэхээр бизнесийг удирдана гэдэг бол тухайн байгууллагын үйл ажиллагааг бид тодорхой зорилгонд хүрэхийн тулд энэ байгууллага дээр ажиллаж байгаа хүний нөөцийг маш үр ашигтайгаар бүтээмжтэйгээр ажилуулж амжилтанд хүрэх тухай асуудал байна. За тэгэхээр манай тэнхимийн хувьд бол бизнесийн удирдлагын маш олон хөтөлбөрүүдийг санал болгож хэрэгжүүлдэг байгаа. За тухайлбал бид нар олон улстай хамтарсан Solve Bridge-ийн хөтөлбөр явуулдаг. За мөн Хятад улстай хамтарсан Думбай их сургуультай хамтарсан бизнес менежмент хөтөлбөр байдаг. За сүүлд бол сая Орос улсын улсын Москвагийн их сургуультай хамтарсан ийм хамтарсан хөтөлбөрийг нээсэн. За тэгэхээр манай тэнхимийн хувьд бол одоогоор 30 жилийн түүхтэй ийм ууган тэнхим байгаа. Тэгэхээр энэ хугацаанд бол бизнесийн удирдлагын мэргэжлэр маш олон бизнесмэнүүд төрж гарсан байна. За энэ бүгдээс дурдж тухайлбал хэлэх юм бол одоо номин компанийн үүсгэн байгуулагч байна, жүүрүүр компанийн үүсгэн байгуулагч байна. Дараагийн магадгүй мундаг те залуучууд нь бас тааж байж болно. Анхаарал тавьсан явдал баяр та бай.